Зэтээсэн хиймэл зэтээсэн битүүр ингэдэгсэн тэгдэгсэн гэж стил ярьдаг. За энэхэн бодоод ASAP Rocky нэг нь ярилцлагад ороод яна битүүр хурд болоод ингээд цаашаа явж байхад тэр одоо хүртэл энэ үйл явдал дээр татсан байх юм. Надад үнээр шинэ санагдаж гэсэн тайлбар өгсөн байгаа. За мэдээж тэ эхнийх нь X-Men одоо хүртэл одны өөрөөх нь эхнийх нь ингээд хийгсэн байдаг. За харин хамгийн сонирхолтой нь Rick-ийн Ice-ийн цааш нэг юм байдаг юм байна. Rick нэг өөрийнхөө нэг өрнө яагаад ASAP Rocky-ийн цомгийг Instagram дээр постод хийдэг болов ингэж ирсэн байна. За харин үүнийх нь хариуд бол ASAP Rocky яагаад энэ цомгийг орж байгаагүй шүү дээ. Тэгэхээр яагаад заавал постлох ёстой гэж. Пост гарахгүй үстэй. Rick болон ASAP Rocky-ийн нэгэн цагта сайн найзууд байсан. Хожим бол ASAP Rocky-ийн найз байсан. Шисэн харин одоо бол BP төвшин хийж магадгүй болоод ишүү дайсан. За тэгээд ямар ч тач Rick-тэй холбоотой эдгээр сэдвүүд өнгөрсөн 7 хоногт анхаарал татлаа. За дараагийн сэдвүүд болон Rick-тэй TV-тэй холбогдож байгаа. За цаатантай холбоотой сүүлийн мэдээлэл гэх юм бол өнгөрсөн базаан дээр гарчихсан байна. Хэрвээ та бүхэн үзег бол үзээрэй. За Sean John Combs-ийн сүүлийн 2 жилийн